Тайванд суралцах таны хөтөч. Тайпей анагаах ухааны их сургууль. 50 жилийн гайхамшигтай зүгтээ Тайпей анагаах ухааны их сургууль Тайпей хотын хийсний дүүрэгт оршдог юм. Дэлхийн хамгийн өндөр байшин Тайпей 101-ээс 800 м орчим зайтай байдаг. Тайпей анагаах ухааны их сургууль нь 7 коллеж, 6,000 оюутан элсэн суралцж байгаа бөгөөд 30,000 төгсөгчөд 3 түшиц эмнэлэгтэй. 1000 өвчтөн хэвтүүлэн эмчлэх хүчин чадалтай. Тайпей анагаах ухааны их сургууль 1996 онд байгуулагдсан. Сүүлийн 51 жилийн дотор тус их сургууль өргөжинтэйж 7 коллеж, 13 PhD хөтөлбөр олон улсын оюутнуудыг хүлээн авахд нээлттэй байна. Одоогоор нийтдээ 31,130 гаруй гадаад оюутан суралцж байна. Үүнээс 13 монгол оюутан. Гадаад оюутанд тэтгэлэг олгох болон Тайваны оюутнуудтай нэгдэн нягтрахад дэмжлэг үзүүлдэг. Тайваны соёлоос суралцаа зогсохгүй тус улсын оюутнуудаас суралцах хамтран ажиллах давуу талтай. Тус сургууль нь Тайпей хотын зүрхэн талд оршдог. Тус улсын бүх хэсэгтээ нийтийн тээврийн хэрэгсэл, агаарын тээвэр, метрогоор саадгүй холбогд хамгийн сайн байршилтай. Манай оюутнууд улс орныхоо бүх хязгаар нутаг, хөрш орон болох Япон, Филиппинтэй сайн хөршин харилцах холбоотой. Үүнээс гадна тус сургууль нь 3 том эмнэлэгтэй оюутнууд газар дээрээс нь эрүүл мэндийн үйлчилгээ, лаборатори, эмнэлгийн зохион байгуулалт, анагаахын төрөл бүрийн салбарт суралцах боломжтой. Манай сургуулийг Тайваны хамгийн олон сургуулийн түшиц газартаа тооцогддог. Түшиц эмнэлгүүдийг шилдэг эрдэмтэд удирддаг бөгөөд орчин үеийн тоногд хөөрөмжөөр бүрэн тоноглогдсон. Бакалаврын болон төгсөлтийн дараах сургуульд судалгаа шинжилгээний ажил энд явагдаж, сургуулийн танхимд үтсэн онол мэдлэгээ шинхэн бодит орчинд хэрэгжүүлж сурдаг. Сайн байцгаана уу. Учрал гэдэг би Тайпей анагаах ухааны сургуулийн докторийн PhD-г оюутан 1-р курс. Тэгээд энэ манай сургуулийн зарим оюутнууд энд сууж байгаа өөрсдөө танилцуулга. Намайг Мөнхслэн гэдэг. Энд Global Health and Development гэсэн шинэ хөтөлбөрт мастер зэрэг эзэмшихээр сурж байна. Сайн байцгаана уу. Намайг Сансар гэдэг. Би Тайпей Medical University-д шимт хичээл судлалаар сурч байгаа. Мастер дэгрээгээр сурч байгаа. Энэ сургуулийг сонгох болсон шалтгаан маань гэх юм бол энд нэгдүгээрт англи хэлээр бүх хичээлүүд нь орж байна. Хоёрдугаарт дээрээс нь хятад хэл зааж байгаа. Тэгээд энэ утгаараа би давхар нэг сургуульд 2 хэл зэрэг үзээд явдаг гэдгээр бас яасан. Сонгож авсан. Би бол одоо эхний жилдээ шүдний доктор хамгаалах гэдэг ингээд сурж байна. Тэгээд манай сургуулийн бас нэг давуу тал нь бол одоо яг Тайваны нийслэл Тайпейд байрладагаараа бас онцлог юм болов гэж боддог. Тэгээд өөрөөр хэлбэл хотыгоо төвд байх юм бол одоо бас юм бүхэндээ ойрхон. Тэгээд айгүй харьцангуй цэвэрхэн бас гоё байдаг юм болов гэд. Тэгээд түрүүний бас сансрын хэлдгээр англи хэл ирээд их сайжирч байна. Бүх хичээлүүд англиар явж байгаа учраас тэгээд дээрэс нь нэмээд англи хэлэн дээр бол мэрэгжлийн хэллэгүүд бол айгүй сайн мэдж авч байна. Тэгээд хятадд сурж байна. Өөрч одоо хамгийн гол нь Тайваны нэг давуу тал нь бол Монголоос бол нэг техник технологийн дэвшлэр одоо бас өндөр байгаа учраас бас энэ сургуулийг сонгох болсон шалтгаан юм уу гэж бодож байгаа. Эдний оюутнууд бас чөлөө цагаа их зөв боловсон өнгөрүүлдэг юм байлаа. Бүх юмнууд нэг сайхан бэлэн одоо жишээлбэл усан бассейн сургууль дээр байх жишээтэй. Бүх спортын бүх төрлийн юмнууд нь одоо энэ сургууль дээр байх жишээтэй. Сургуульд хэрхэн нэлсэж орох вэ талаар ярихад бол өөрийнхөө сонирхож байгаа мэрэгчлэр Тайван улсад одоо сургуулиудын сайтаар орж үзээд тэгээд сонирхсан мэрэгчлүүд байвал тэгээд нэлсэж ороход маш өргөн боломжууд бол энд зөндөө байна. Одоогийн байдлаар бол бид нар нэг 14-3-4-лээ сурж जैन. Тэгээд 7 доктор, тэгээд 7 бол мастераар ингээд сурж байгаа.
Тэгээд зарим нь бол одоо эхнээс бараг төгсөх курс болж байгаа шиг байна. Тийм тэгээд ер нь бол жилийн жилд бол манай сургуульд орох оюутнуудын тоо бол ихсэх хандлагатай байгаа. Тэгээд бас дээрэс нь манай сургуульд одоо сурж байгаа чиглэл нь бол дандаа ангаахын холбогдлолтой, дээрэс нь дандаа PhD, мастер тийм сургалтад дандаа хамрагдж байгаагаар бас сургуулиас онцлог. Доктор Шу Ван Хью Шэнтэй Шу нарын хичээл зүтгэл нөрийн хөтөлбөрөөр 1960 оны 6 дугаар сарын 1-нд байгуулагдсан. Тэр үедээ 3 ангитай сургуулийн газар, байшин барилга, сурах бичиг, лабораторийн тоногт хөөрөмж, хувийн хандив тусламжаар бүрдүүлсэн. 50 жилийн шаргуу хөтөлмөр хичээл зүтгэлийн үр дүнд Цайпа анагаах ухааны их сургууль нь 14 хандивлагч бүхий хандивлагчийн зөвлөл сургуулийг удирддаг. Сургууль үүсэн байгуулагдсан цагаас 7 зөвлөлийн дарга 8 ерөнхийлөгч удирдан ажиллаж байсан. Тус сургуулийг алхам алхмаар хөгжүүлэн шинжилснээр Тайваны анагаах ухааны хамгийн том сургууль болон хөгжүүлсэн байна. Хандивлагчийн зөвлөлийн дарга Су Жер Ли болон Вэн Тау Чу ерөнхийлөгч нарын удирдлаганд тус сургууль нь дэлхийн түвшний сургууль болохоор ажиллаж байна. Тус сургууль нь хөргөн цар хүрээтэй оюутан төвтэй боловсрол олгох ерөнхий эрдмийн болон мэргэжлийн сургуультанд онцлон анхаардаг. 2006 оноос хойш Тайваны сургуулийн байгууллагын томоохон шагналаар шагнагдаж байсан үүнд шилдэг заах аргын төслийн шагналыг 4 жил дараалан хүртэж байна. Тус их сургууль нь хүмүүнлэг, даяарчлагдсан үзэл баримтлалтай, нийгэмдээ үйлчлэгээ үзүүлэх дур сонирхолтой, анагаахын мэргэжилтэн бэлтгэхэд зорилго нь оршино. Сүүлийн 50 жилийн хугацаанд Тайваны анагаах ухааны дээд шагналаар 15 төгсөгч шагнагдсан. Нийгэмдээ оруулсан хувь нэмэр Тайваны анагаах ухааны чиглэлийн оюутан мэргэжилтэнд үлгэр жишээ болж байна. Тус их сургууль нь олон улсын оюутнуудын хувьд өргөлж хамгийн зөв сонголт байдаг. Учир нь бид бүхэн бүтээлж, шинэлэг, нөхөрсөх тэр сайн сайхан сурах орчинг зөвхөн оюутны хотхон дээр түшиц эмнэлэг дээрээ бүрдүүлж өгдөг. Нэмж хэлэхэд бид гадаадын оюутнуудаа бүхий л талаар дэмжиж судалгаа шинжилгээний ажил татан оролцуулахаас гадна жилдээ 10,000 долларын тэтгэлийг олгодог. Энд оюутнууд эрдэм мэдлэг хоригдлуулахаас гадна сурсан эзнээ хэрэгжүүлэх, судалгаа хийх боломжийг гаргаж 1700 хүртэлх тэтгэлгийг олгов. Бид Монгол оюутнуудыг сурах арга барилаас хуваалцах, нөхөрлөл тогтооно гэдэгт итгэлтэй. Намайг Элалис Гуд гэдгээ. Жорноос ирсэн. Би багасаа эмчийн мэргэжил эзэмшихийг их хүсдэг байсан. Энэ сургуулийн магистрийн хөтөлбөрийг сонгон суралцж байна. Эмч хүний хувьд судалгаа маш чухал. Сургуулийнхаа клиник эмнэлгүүд дээр мэргэжлийн туршлагатай багшийн удирдлаганд судалгаа хийж, багш нарынхаа шилдэг бүтээлээс санаа авчив. Энэ төр жимчилгээний арга техник суралцахын хамтаар бие даан судалгаа хийх арга барил эзэмшиж, клиникийн судалгааг практиктэй холбох туршлага хөрөмтлүүлж байгаадаа сэтгэл хангалуун байна. Hi everybody. My name is Сайн байцгаана уу? Намайг Ван Жэ гэдэг. Би Вьетнам оюутан. Тус сургуульд магистрийн зэрэг хамгаалж байна. Энэ сургууль олон улсын боловсролын орчин бүрдүүлж байдаг нь гадаад оюутнуудад олон давуу талыг өгдөг. Би энд дэлхийн олон орноос ирсэн оюутнуудтай үзэл бодол, хэл соёлоо солилцдог болохоор олон соёл, төрөл бүрийн нөхцөл байдал тасан зохицож сурч байна. Би энэ сургуулиас мэргэжлийн гүнзгий мэдлэг, даяарчлагдсан үзэл бодолтой болж эргэж их орондоо очоод олон улсын түвшинд ажиллах болно. Hello everybody. My name is Viola and I came from Сайн байцгаана уу? Намайг Viola гэдэг. Би Унгараас ирсэн. Тус сургууль нь олон улсын сургууль бөгөөд гадаад оюутнуудад тэтгэлэг өгдөг. Оюутнууд эрдэм шинжилгээ судалгаа болон сургуулийн соёлын харилцааны тал дээр ганцаарчилсан зөвлөх авдаг. Би энд ирснээс хойш маш олон найз нөхөдтэй болсон. Оюутны хотхонд суралцж амьдрахад бүхий л зүйлээр бүрэн хангагдсан бөгөөд чөлөө цагаа тишүүрээр уулгадаг. Энэ үнэхээр сайхан байна. hello everybody. Сайн байцгаана уу? Намайг Усман Ипал гэдэг. Би Пакистанаас ирсэн. Эрүүл мэндийн менежментийн чиглэлээр суралцж байна. Манай сургууль дэлхийд алдартай сургуулиудын нэг. Олон улсын оюутнуудаа дэмжих олон хөтөлбөр үйлчилгээ явуулдаг. Олон улсын оюутнуудыг сургуулийн бусад оюутнуудын нэгэн адилаар сайн дурын үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулдаг. Жишээ нь Тайваны хөдөө нутагт очиж англи хэл заах, улс орноо танилцуулсан үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. Би хувьдаа энд суралцж байгаадаа үнэхээр их баяртай. Та бүхнийг ирээдүйн хөдөлөө Цайпа анагаах ухааны сургуулийг сонгохыг хүсэж байна. My name is Tingma Sakol. Намайг Тилма Сакола гэдэг. Флос Жинтийн хаант улсаас ирсэн. Энэ цэвэрлэх ухааны магистрийн зэрэг хамгаалж байна. Сургууль нь гадаад болон дотоодын оюутнуудыг нэгтгэх олон арга хэмжээг явуулдаг. Хичээлийн шинжил эхлэх бүр шинэ оюутнуудаа хүлээн авах үйлчлэг зохион байгуулдаг. Спорт урлаг, сайн дурын олон арга хэмжээ явагддаг гэдгийг онцлоё.
Эдгээр арга хэмжээнүүд бүхэлдээ оюутны эв нэгдлийг бэхжүүлэхэд чиглэгддэг. Тайпей анагаах ухааны их сургууль дээр одоогийн байдлаар 87 орны клуб ажиллаж байна. Тайваны их сургуулиудын хамгийн олон клубтэй сургууль тооцогдож байна. Найрал хөгжмийн клуб, найрал дууны клуб, коллежуудын дунд зохион байгуулагддаг олон тэмцээнд тэргүүн байр эзэлж байдаг. Клубүүд олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй зохион байгуулдаг. 1000 гаруй оюутнууд буйны үйл ажиллагаанд сайн дураар оролцдог. Сайн дурын идэвхтэй үйл ажиллагаагаараа олон харин гарамгай амжилт гаргаж олон шагналыг хүлээн аваад байна. Анагаах ухааны их сургуулиудын аврах шалгаруулах тэмцээнд коллежуудын улсын аврах шалгаруулах хөнгөн атлетикийн наадамд манай сургуулийн оюутнууд олон удаа ялалт байгуулж байсан. Оюутны эсэлтийн шалгалтын босгох оноогоор хувийн дээд сургуулиудад тэргүүлдэгддэг үе Тайпей анагаах ухааны их сургууль нь их сургуулийн гүйцэтгэлийн 6 шалгуур үзүүлэлт тус бүрд хамгийн өндөр оноо авсан цорын ганц сургууль. Түүнчлэн тус сургууль нь Тайваны хамгийн олон улсын магадлан идэвхжлэлтэй сургуулийн тоонд зүйс оролдог. Одоогийн байдлаар тус сургуулийн чанар, байгаль орчин, хүлэмжийнхий, мэдээллийн аюулгүй байдал, мэрэгжлийн аюулгүй байдлын олон улсын чанарын сертификат авах зогсохгүй. Тайванд хамгийн анх удаага олон улсын аюулгүй сургуулийн магадлан идэвхжлийн сертификат авлаа. 2010 онд тус сургууль Тайван чанарын дээд шагнал болох 20 дахь удаагийн чанарын сертификат хүлээн аваад байна. Анагаах ухааны судалгааг Тайпей анагаах ухааны их сургууль нь нэн тэргүүнд авч үздэг бөгөөд тархины гэмтлээс нөхөн сэргээгдэх эм бэлтгэл, хорт хавдар, нөхөн үржихүүн эм бэлтгэл, биоматериал, биоанагаахын информатик, шүдний банкыг бий болгох гэх мэт 21 төрлийн чиглэлд судалгаа хийдэг. Манай судалгааны багийнхан Америкийн нэгдсэн улсын үндэсний эрүүл мэндийн хүрээлэн, Тайваны үндэсний эрүүл мэндийн хүрээлэн болон Тайваны Синикагийн академи болон бусад дэлхийн шилдэг судалгааны төвүүдтэй хамтран ажиллаж байна. Тайпей анагаах ухааны их сургуулийн судалгаа шинжилгээний жилийн төсөв нь 600 саяас хэтэрч байгаа бөгөөд тус сургууль нь үйлдвэрлэл, судалгаа, шинжилгээний хамтын ажиллагааг эдийн засгийн яам, боловсролын яам, үндэсний шинжилх ухааны хороо өндрөөр үнэлдэг. Тус сургууль 2009 оноос 3 жил дараалж боловсролын яам, үйлдвэрлэл судалгааны санхүүжилт хамтын ажиллагааны урамшуулалт хөтөлбөрт хамрагдаж байна. Тус сургууль нийгмийн хариуцлагад түлхүү анхаарч ажилладаг. Үндэсний хэмжээний үлгэр жишээ ногоон сургуулиар 2009 онд тус сургуулийн туршиц эмнэлгүүд 2010 онд шалгарсан бөгөөд олон улсын AA1000 GRI G3 сертификат хүртэж байснаас тодорхой харагддаг юм. GR шилдэг жишээгээр мотоциклийн хамгаалтын малгайны тухай хууль санаачилсан нь жишээлбэл Тайваны 3000 хүний амь насыг хамгаалж байна. Хоёрдугаарт үндэсний агаарын эмнэлгийн зөвлөх төв нь улсын хэмжээний яаралтай эмнэлгийн төргөн тусламжийн агаарын тээврээр хийж гүйцэтгэдэг. Гуравдугаарт тамхигүй рестораны хөдөлгөөн өрнүүлсний дараагаар энэ үйл ажиллагаа нь хууль болон хэрэгжих болжээ. Өвөл зөөний үйлрэлд оюутнуудын клубүүд Таиландын хойд хэсгээс энэтхэгийн зүүн хэсэг хүртэл өндөр уул нуруудаас эхлээд арал дээр амьдардаг хөдөөгийн оршин суугчдад эмчилгээ үйлчилгээ үзүүлж байна. Тус их сургууль нь 100 гаруй сургуулиудтай хамтын ажиллагаатай солилцооны хөтөлбөрөөр жил бүр 100 гаруй олон улсын эрдэмтэн оюутнуудыг тус сургуульд зочилдог байна. Сүүлийн 3 жилд Тайпей анагаах ухааны их сургууль 15 эмч нарын баг, 100 багш оюутныг Өмнөд Америкийн орнуудад илгээсэн. Түүнчлэн 10 гаруй эмнэлгийн ажилтныг Свозиланд, Сао Томе, Принцип зэрэг газруудад 2008 оноос байрлуулсан байна. Тус их сургууль нь Тайваны гадаадад эмнэлгийн үйлчлэгийг үзүүлдэг цорын ганц их сургууль. Хамгийн анхны тус их сургуулийн эмнэлэг 1976 онд байгуулагдсан бол 3 дугаар эмнэлгийн байр 2007 онд ашиглалтанд орлоо. 2010 онд хорт хавдрын эмнэлэг байгуулсан бол 2 дахь эмнэлэг хотын Ван Фан эмнэлэг засгийн газрын төслөөр баригдсан байна. TMU is the only university in Taiwan providing long-term medical service programs overseas. 1996 оноос эхлэн өсрөнгөө хурдан хөгжсөний хүчинд өргөжин тэлж улмаар магадлан идэвхжлэгдсэн. Шуанхо эмнэлэг тус сургуулийн 3 дахь эмнэлэг бөгөөд хамгийн ихний барилга үйл ажиллагаа шилжүүлэх төслийн нэг байсан бөгөөд 2008 оны 7 дугаар сард ашиглалтанд орсон юм. Энэхүү 3 дугаар эмнэлэг олон улсын байгууллагуудын стандартыг хангаж магадлан идэвхжлэгдсэн. Үүнд олон улсын хамтарсан хороо, олон улсын эмнэлгийн магадлан идэвхжлэл, нийгмийн хариуцлагыг хангагч байгууллагын идэвхжлэл зэрэг нэр хүндтэй гэрчлэгийг гардаг авчээ. 50 жилийн дотор тус сургууль нь үүсэн байгуулагч, гарамгаа төгсөвчдийн нөрийн хөдөлмөр, хүчээл зүтгэл, хүчин чармаалтын хүчээр хөл дээрээ баттаа зогсохгүй, өргөжөнд тэлж улам туршлагажж байна.
Тус сургууль бусдад үнэнч хандъя, өөрсдөө энгийн байцгаа гэсэн үрээг баримталдаг оюутнууд эрдэмтэн багш нартай хүндэтгэлтэй ханддаг юм. Цайпа ангаа ухааны их сургууль, дэлхийн хэмжээний их сургууль, олон улсад алдартай эрүүл мэндийн төв болохын төлөө бүх хүч чармаалт оюун ухаанаа дайжлан ажиллаж байна. World-class university and an internationally renowned medical center. Орон орны олон мянган залуус энд сурч боловсрол эзэмшиж байна. Тэд өөрийн эх орондоо очиод салбар бүртээ тэргүүлэгч нь болдог юм. Монгол залуус юунаас дутх вүлээ? Тэдэнд маш сайхан боломж гарч ирж байна.